Нөгөө сэтгэл зүйн нас нь физикал биш. 7 агч гэсэн зарим хүний хувьд өөрөөсөө сэтгэл зүйн хөгжлийн хувьд дүү хүнтэй сууж байгаа шүү дээ, тий. Зарим нь тий нөгөө сэтгэл зүйн нас тэгээд яагаад тэгвэл физиологийн нас шиг ингээд жил жилээр явдаг юм бэ гэхээр том хэмжээний траума авчгаар тэнд гацалт үүсээд өсөж чаддаггүй байхгүй. Нөгөө хүнд ачаа өрөөд ахаар өсөл цогсно гэдэг шүү дээ. Энэ дээр хүртэл тийм байдаг үстэй тий. Боцин солилцоо нь хэвээ явагдах ёстой юмнууд нь чадахгүй гэсэн. Тэгээ өсгөөс айгаад нөгөө траума гэдэг чинь ер нь л бол гацалт байхгүй юу тий. Тэгэхээр тэр насны гацсан үеийнхаа ер нь бол дүрээр, хувь хүнээр бид нэр хүмүүсээ сонгоо явчихдаг. Яа тэгвэл тэр нь удирдаад явж байгаа шүү дээ. Тэр нь гацчихсан байгаа учраас тэр гацааг маань арилгах хүнийг сонгох ч юм уу тиймэрхүү хандлагатай. Ачаа үүрсэн тий хариуцлагатай бай сурсан охтуудын хувьд өөрөөсөө сэтгэл зүйн чадамжаар эсвэл насаар дор хүнтэй байна гэдэг нь автоматар дахиад тэр ихч лавраа тий ээжийн охин хүчтэй охин лавраа руу оруулах гээд байгаа тавгүй мэдрэмжийг сэдрээж болно. Бас нэг энийг хариуцаж явж гин гэдэг тэр мэдрэмж тий. Чичтэй гэдэг чинь харин тэр байхгүй юу? Би эдрийг хиймээргүй штэ. Хариуцмааргүй штэ гэдэг тэр татгалцсан мэдрэмж. Начаанаасаа хөнгөлөгдөж яваа хүн чинь тэгээд дахиад бөө ачаатай хүн байхаар чинь тохиромжгүй штэ тий. Сөүлэби ерөнхий ивент тэтгэгч өөрийгөө хайрлая. Окси